Анх 2010 онд Тэнгэрээс дээш 3 метр гэдэг киногоор олныг танил болж, улмаар дэлхийн өнцөг булан бүрт олон охид бүсгүүчүүдийн зүүдэнд нь харагдаж зүрхийг нь булааж байсан. Испаний алдарч жүжигчин Марио Касас хэмээх залуугийн 2016 онд тоглож гол дүрийг нь бүтээсэн The Invisible Guest хэмээх нэртэй psychological thriller жанрын киног энэ удаагийнхаа дугаараар хурангуулан ярьж өгөхөөр бэлтгэлээ. Ингээд бичлэгээ авч үзсэн. Энэ удаагийн контентийг олон улсын боцны сайт OneXBet хамтран хүргэж байгаа. Хэрвээ та спортын мэдлэгтэй өмнө нь бет тавьж байсан эсвэл бет тамаар санагдах юм бол доорх комент хэсэгт байршуулсан линкээр орж OneXBet-ийн бүртгүүлэх хэсэг рүү ороод бүтгэл хэсэгт нь өөрийнхөө бүртгэлийг үүсгэх үедээ промо хэсэгт нь D-Recaps гэж бичээд өөрийнхөө анхны цэнэглэлтээр авах урамшууллаа 100% нэмэгдүүлэн аваарай. Анхааруулж хэлэхэд та 18 ба түүнээс дээш настай байх ёстой. Мөн бэлэн мөнгөөр бооцоо тавьдаг учраас өөрийнхөө эрсдлийг байнга тооцоолоорой. Хэрвээ тэгж чадахгүй бол хизээж орохгүй байхыг анхааруулж байна. Тэгэхээр кино маань нэгэн зочид буудлын үдээр нэвтрэн орж буй Виржиниа Гудман гэдэг нэртэй урд өмнө нэг ч удаа ялагдаж үзээгүй алдартай өмгөөлөгч бүсгүйн дур зураглаар эхэлдэг ба тэрээр 2 цагийн дараа хүн амны хэрэгээр яллагдах гэж байгаа шинэхэн үйлчлүүлэгчийн өрөөнд нь орж танилцаад түүнээс би ямар хэрэг дээр ажиллаж 2 цагийн дараа чамайг өмгөөлж гин буруугүй болохыг чинь нотлох билээ гэж асуутал энэхүү Дория гэдэг нэртэй IT-ийн салбарт аль хэзээний өөрийн гэсэн байр суурийг олсон алдартай бизнесмен залуу ихнэр хүүхэдтэй гэхдээ бас нууц амрагтай. 2 сарын өмнө хин нүл мэдэгдэх хүн нууц амраг бит хоёрын харилцааг олж мэдээд намайг сүрдүүлж дарамтлаад 100,000 евро бэлэн мөнгөөр өгөхийг шаардсан. Мэдээж хэрэг би нууц амрагтайгаа ярилцаж тохиролцсны үндсэн дээр тэр хүнд мөнгийг өгөхөр болоод дуудсан зочид буудалд нь очиж хүлээж байтал сүрдүүлж байсан этгээд гинтгэн зочид буудлын өрөөнд орж ирээд намайг хүчтэйдлэх гэж ухаан алдуулаад нууц амрагийг мань хороочихсан байсан. Тэрч бүхэл өөрт нь авч утсан мөнгийг авалгүй шалаар нэг цацаж хаяад цагдаа нарыг дуудаад намайг баривчлуулсан. Түүнээс нь болоод би их нэртэй хаягдаж хүн алсан халуурчин болж хуурчаад байна л та. Уг нь би ямар ч гин бурууг үлдээ гэж хэлдэг. Тэгсэн чинь үүнийг нь сонссон өмгөөлөгч Виржиниа чиний ярьж байгаа бүхэн чинь үнэхээр сул байна. Учир нь дараах асуултууд гарч ирнэ. Нэгдүгээрт алуурчин яагаад чамааг хотоос хол зочид буудлын руу дууд? Хоёрдугаарт алуурчин яагаад чамаас 100,000 евро нэхэх төдийд чи тэр хэмжээний бэлэн мөнгийг авч очив? Гуравдугаарт алуурчин яагаад бэлэн мөнгийг авалгүй орхив? Эдгээр асуултад хариулахын тулд чи надад хизээнээс эхлээд чамаас хүн мөнгө нэхэж дарамтлсан болоод энэ бүхэн хаанаас юунаас үүдэлтэй эхлэв гэд бүгдийг нь дэс дараалтаа ярьж өг. Чи бит одоо ердөө 2 цаг байна гэж хэлээд Дориагаар 2 сарын өмнө болж өнгөрсөн үйл явдлуудыг яриулж хэлдэг. Ингээд 2 сарын өмнө Дория их нэртэй гадаадын төлөөлөгчдтэйгээ уулзаж хэд хоногийн хурал семинар сунаа гэж худлаа хэлээд өөрийн нууц амраг болох үдсгэлэнт бүсгүй Лавратайгаа хамт хотоос хол цэвэр агаарт гарч хэд хоног жаргаад нэг өдөр хот руугаа буцаж явах үедээ золгүй байдлаар ийм нэгэн осолд орсон байдаг. Тэгээд ослын дараа Лавра эсрэг урсгалаас ирж байсан машины хаалгыг нээгээд тартал жолооч нь газар дээр нас барсан байдаг ба. Дориог цагдаа дуудах гэхэд нь Лавра болиулаад хэрвээ цагдаа нар ирэх юм бол Чипт 2 танаа ихнэр болон манай нөхөр хоёрт баригдана. Тэглээч Чипт 2-ыг нэг ч хүн хараагүй юм чинь. Одоо зүгтъя гэж ятгаад хамтдаа зүгтаах гэтэл Дориогийн машин нь насгаа болчихсон байдаг ба. Төд удалгүй энэ нутгийн нэг иргэн энэ хоёрын директор машинтайгаа өнгөрч залуусаа юу болоо вэ? Тусламж хэрэгтэй юу гэж асуутал сэргэлэн Лавра эсрэг талын урсгалаар явж байсан машин жолооч нь болж жүжиглээд зүгээрээ бид даатгалын компани дуудчихсан. Бид хоёр хоорондоо тохиролцоо салахаар болсон гэж хэлэнгүүтээ өнөөх жолоочийг явуулах гэтэл нас барсан залуугийн утсан дуурайд Лавра нас барсан залуугийн утсыг нь шүрж авангуудаа дуудлагыг нь тастаад утсаар нь ярьж байгаа мэт дүр хэсгээд өөрийн утас мэт утсыг нь халаасандаа хийчихдэг. Тэгээд энэ нутгийн залууг хурж уулсныхаа дараа Лавра Дориад хоёулаа хасдаггүй машинтай бас нэг хүний цогцтой хээр талд зам дээр үлдлээ. Өөр хичнээн ч машин Чипт 2-ын директор зорж өнгөрөх юм байгаа бүм мэд. Ингээд ийм байдалтай эндэ байгаад байж огтхонч болохгүй. Чи энэ цогцыг хааны газар аваачиж нуу гэж хэлээд нас барсан залууг машиных нь багаажин чихэнгүүтээ Дориагаар цогцыг нь нуулгуулахаар хохирогчийн машинтай явуулсан байдаг. Тэгээд Дориа шүн нэг гол руу хохирогчийг машинтай турж ивэлэнгүүтээ Лавра руу залгаад байгаа газараас авахулдаг ба. Лавра бүр сандарчихсан хурч ирэнгүүтээ чамааг явсны дараа энэ нутгийн нэг хүн хурч ирээд машиныг чинь янзалж өгсөн. Гэхдээ юу болж өнгөрсөн гэж сананаа гэж хэлээд болж өнгөрсөн үйл явдлуудыг ярьж өгдөг. Тэр болж өнгөрсөн
өнгөрсөн үйл явдал нь гэвэл өдөр доорыг явсны дараа машиныг нь харж үлдсэн Лавратай. Энэ нутгийн нэг сайхан сэтгэлтэй ах тааралдаж машиныг нь засаж өгөхөр болоод машиныг нь чирээд Лавра гэртээ дагуулж ирэнгүүтээ их нэртэйгээ танилцуулаад өөрөө гадагш гарч Дориагийн машиныг нь засварлаж эхэлдэг ба. Энэ гэрийн эзэгтэй Лавратай их дотн харьцаж бид хоёр нэг хүүтэй гэж хэлээд хүүгийнхээ зургийг харуултал хүүн Дориагийн машинтай нь голд живүүлж орхисон өнөөх залуугийн зураг байдаг. Тэгээд энэ гэрийн эзэн Дориагийн машиныг засаж дууссныхаа дараа Лаврад машиныг чинь засаад дуусчихлаа гэж хэлээд их нэртэй ингээд манай хүү өдөд гэртээ ирж гисэн л байх хэвээр доо. Аливаа хөгшөн чи хүүрүүгөө залгаач гэж хэлээд хүүрүүгөө залгуултал өдөр уцыг нь халаасандаа хийсэн Лаврагийн халаасанд эдний хүүгийнх нь уц дуурайд Лавра сандарсандаа уцыг нь халааснасаа гаргаж ирэнгүүтээ будингийнхэн завсарлуу шургуулж нуучаад гэрээс нь бараг л зүгтэж гараад Дориа дээр яарч сандарсаар ирсэн болж таардаг. Гэхдээ энэ гэрийн эзэн Лавраг гим хийсэн хүн шиг гэлбэлзээд бие бариад нэг л эвгүй царайлаад байсан болохыг нь анзаарсан учраас Дориагийн машиныг засварлаж байх үедээ Дориагийн бичиг баримтуудыг нь шалгаад үзчихсэн байдаг ба. Дориа хотод ирснийхэн дараа цагдаа нарт машинаа хулгаад алдчихлаа гэж мэдүүлэг өгөөд машин задлж хайдаг хогийн цэг дээр аваачиж задаргаанд оруулаад орсоргүй алга болгуулчоод ажлаа үргэлжлүүлэн хийгээд энгийнээр амьдарч байтал нэгэн өдөр өнөөх машиныг нь засаж өгсөн Томас гэдэг нэртэй хохирогч хүүгийн аавынх нь гомдлын дагуу цагдаагийн газраас Дориаг дуудаад мөрдөгч залуу Дориад нэгэн орс сургаггүй алга болсон хүүгийн аав чиний машиныг нэгэн бүсгүй эвдчихсэн зам дээр байж байхад нь тааралдаад машиныг чинь засаж өгөөд явуулсан байна лээ. Гэхдээ тэр эмэгтэйг тэдний гэрт очих мөчөд орс сургаггүй алга болсон хүүгийнх нь бит байсан гар утас нь генетикэн гэртэн дуугарч будингийнхэн завсраас гарч ирсэн байна лээ. Их сонирн байгааз чиний машиныг унж явсан тэр эмэгтэй эдний хүүгийн орс сургаггүй алга болсон үйл явдалтай холбоотой гэж хүүгийн аав сэжгэлж байгаа гэж хэлтэл Дориа би машинаа хулгаад алдчихсан. Чиний юу яриад байгааг чинь ойлгохгүй байна гэд өмгөөлөгчтөөгөө нийлж цагдаа руу дайрч давшилж байгаад цагдаагийн газраас гарч явдаг. Тэгээд нэгэн өдөр Дориа их нэртэйгээ хамт зөвхөн баячуудын очдог арга хэмжээнд оролцож байтал өнөөх амиа алдсан залуугийн аав нь арга хэмжээнд дэр нь хурч ирэнгүүтээ Дориаг дуудаж уулзаад би чиний машиныг засаж өгсөн хүн байна. Чиний машиныг засаж байхдаа би чиний бичиг баримтыг чинь шалгаж үзээд чамаг хэн болохыг чинь мэдчихсэн юм л да. Тухайн өдөр чи тэр эмэгтэйтэй хамтдаа явж байсан биз дээ. Тэр өдөр чи миний хүүг алдчаад хааны газар аваачид цогцыг нь нуусан биз дээ. Тэр эмэгтэй чиний машиныг манай эгчийн машин би гаг онцархнаа явж байгаа гэж надад хэлсэн л дээ. Гэхдээ чиний машиныг засаж өгсөний дараа тэр эмэгтэй чиний машиныг жолоодох үедээ суудлаа өөртөө тохируулж янзалсан. Үнэхээр л тэр эмэгтэй гаг онцархнаа чиний машиныг жолоодож явсан юм бол яагаад суудлаа өөртөө тохируулж янзалж хөдөлгөнө гэж харин одоо надад үннийг хэл. Чи миний хүүгийн цогцыг хаана нуусан гэж ширүүхэн асуудал. Энэ арга хэмжээг хамгаалж исэн хамгаалагч нар хурч ирээд хөөх юм уу Томсыг арга хэмжээнээс хөөж гаргадаг. Ингээд энэ хүртэл болж өнгөрсөн бүхнийг яриулсан өмгөөлөгч Виржиниа Дориад чи тэгэхээр хүний цогц гол руу хаяж нуусан байх нэ. Тэгвэл энэ бүх ярианаас чинь дүгнэж үзэхэд чиний живүүлсэн залуугийн аав нь чамайг сүрдүүлж мөнгө нэхээд дараагаар нь Лавраг хороож хүүгийнхээ өшөөг авсан юм биш үү? Учир нь чиний мөнгө өгөхөөр очисон зочид буудалд амиа алдсан хүүгийн ээж нь ажилдаг. Бас аллаг гардаг өдөр хүүгийн ээж ээлжиндээ гарч байсан. Тэгээд Томас их нэртэйгээ нийлж тойрын өмнөөс зочид буудалд өрөө захиаж тойрыг дуудаад өөрөө төрүүлж тойрын өрөөнд орж нүгдэнгуудаа тохиромжтой цагийг хүлээж байгаад араас чинь гарч ирж чамааг ухаан алдуулаад Лавраг хороочоод зочид буудлын цонхоор зүгтэн гарч эхнэр нь нөхрийнхөө уул мөрийг балсан байх. Тэгэхээр алуурчин бол Томас. Түүнийг алуурчин гэдгийг нотлох ердөө л цаг хугацааны асуудал. Тэр тойрыг өөрийнхөө сайн мэддэг газар руу дуудсан байна шүү дээ. Харин одоо чамааг уснаас хувь хувиа гаргах хэрэгтэй. Бүх бурууг Лавра руу чихье. Учир нь Лавра өгсөн учраас түүнийг гол бурууд нь болгож байж л чи аврагдана. Тухайн үед нас барсан залууг Лавра машинтай голын усан живүүлээд энэ хэргийг нуун дарагдуулсан. Гэхдээ байна. Чиний машинтай гол руу живүүлсэн залуугийн цогцыг заавал олж байж чамааг энэ хэрэгээс нэр цэвэр холдуулж чадна. Учир нь тэр залуугийн машины багажинд Лаврагийн бугуувчийг хийж цагдаа нарт Лавра залууг гол руу живүүлсэн гэж итгүүлэх ёстой. Тиймээс чи надад нас барсан залууг хаана живүүлснээ зааж өг гэж хэлээд газрын зураг дээр живүүлсэн газрынх нь байршлыг тэмдэглүүлэн авдаг. Ингээд өөрийгөө уснаас 100% хувь хувиа гарч ирнэ гэдэгт итгэсэн Дориа маань генетикэн өмгөөлөгчдөө би нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Би нөгөө залууг ус руу живүүлэхээс өмнө машиных нь багажийг нээж шалгасан юм л да. Тэр үед хөөрхий залуу амьд байсан. Уг нь осол гарсны дараа тэр үхсэн юм шиг л байсан л да. Би түүнийг үхчихжээ л гэж бодож исэн. Гэхдээ яагаад ч тэр амьд байсан. Гисэн хэдий ч би түүнийг машинтай нь гол руу түлхчихсэн гэж хэлдэг ба. Үүнийг нь сонссон өмгөөлөгч Виржиниа санаа алдаж амьсгаагаа гүнзгий аваад
Яг үнэндээ чи Лавраг алсан биз дээ. Тухайн үед ослын дараа цагдаа дуудах гэж байсан хүн бол чи биш. Харин Лавра. Чи Лавраг сүрдүүлж болиулсан биз дээ. Түүгээрч зогсохгүй нас барсан хүүгийн цогцсыг нуух эхнээсээ чиний санаа байсан. Лавра үүнд ямар ч буруугүй. Бас чамаас 100 мянган евро нэхэж дарамтлсан хүн бол Лавра. Учир нь Лавра хөөрхийн хоёр хөгшнийг өрөвдөж тэдэн рүү залгаад болж өнгөрсөн бүхнийг хилээд хоёр хөгшинг хоосон үлдээхгүй тулд чам руу дугаараа нууцлж холбогдож чамайг сүрдүүлээд хогрогч хүүгийн ээжийнх нь ажилдаг зочид буудлын руу чамайг дуудаж тэнд нь мөнгө орхиулах гэж байсан биз дээ. Гэвч эцсийн мөчөд Лавра чамаас мөнгө нэхэж мессеж бичих үедээ дугаараа нууцлж мессеж бичихээ мартаад шууд мессеж бичиж баригдаад чамд алуулсан биз дээ. Чиний надад ярьсан бүхэн бүгд худлаа. Чи бол нууц амрагаа хороолсон алуурчин гэж хэлдэг. Ба үнийг нь сонссон Дорогийн зан хашин генетикэн хувраад чи ч аргагүй л сайн юм аа. Тийм ээ би алсан тэгээд юу гэж. Одоо байдлаа чи миний эсрэг ажиллаж намайг шоронд хийх гээ юу? Чи бол миний өмгөөлөгч, би бол чиний үйлчлүүлэгч. Би чамд хангалттай төлж, чи надад чатгаараа үйлчлэнэ. Бүх бурууг түрүүний ярьснараа Лавра болон хохирогч хүүгийн аав хоёрт тохоод намайг эндээс цэвэрхэн гарга. Намайг цагдаа дуудах чахад Лавра намайг сүрдүүлээд хохирогчийг гол руу живэлсэн. Тэгээд аав нь хүүгийнхэн өшөөг авч Лавраг хороолсон. Энэ бидний төлөвлөгөө тийм биз дээ гэж сутал өмгөөлөгч Виржиниа. Тийм ээ тийм. Бидний төлөвлөгөө яг наагурчин явагдана. Гэхдээ одоо хоёулаа 10 минут завсарлая. Би гадагшаага гарч толгоогоо сэргээчээд ороод ирье гэж хэлээд Дорягийн өрөөнөөс гарч яг замынхан эсрэг талын зочид буудал руу алхдаг. Ингээд өмгөөлөгч Виржиниаг гарч явсны дараа Дорягийн утсан дуурч тэрээр утсан хавтал түүний хувийн өмгөөлөгч нь болох Феликс гэх хүн түнтэй утсаар ярьж эхэлдэг ба энэ хоёрыг утсаар ярих үед генетикэн утсанд паржигнаад хоорондоо ярих боломжгүй болж киноны мань төгсгөлийн сцен болон энэ киноны хамгийн чухал плот твист нь гарч эхэлдэг. Félix, ¿me oyes? El señor Doria, soy Virginia Goodman.